аймгийн Улаанзагалмай хороо аймгийн засаг даргын тамгын газар, онцгой байдлын газар, Септрек компани, Бомбом брендийн хамт олон хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанзагалмай анхан шатны хороонд хүмүүнлэгийн нэг өдрийг зохион байгууллаа. Төв аймгийн Улаанзагалмай хороо аймгийн засаг даргын тамгын газар, онцгой байдлын газар, Септрек компани, Бомбом брендийн хамт олон хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын Улаанзагалмай анхан шатны хороонд хүмүүнлэгийн нэг өдрийг зохион байгууллаа. Батсүмбэр сумын өрг толгойлсон 5 хүүхэдтэй туяад 5 хантай өргөө цагаан гэр дулаан хувцас гардуулан өгсөн юм. Мөн Бомбом брендийн хамт олонд малчтад туслах дулаан сэтгэл аяны хүрээнд цугдарсан өвлийн бэлийн, малын нэмнээ, ажлын хувцас зэрэг барааматериалыг захирал дүүрэн бэлэг Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Эрдэнэ, засаг дарга Гамболд нарт гардуул өгсөн юм а. Аймгийн Улаанзагалмай хорооны хамт олон Батсүмбэр сумын иргэдэд хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтарч ажиллахыг уриалж дулаан хувцас бэлийн өглөө Батсүмбэр сумын удирдлагууд Бомбом брендийн хамт олон болон захирал дүүрэн бэлэгт баяр хүргэж талархлын бичиг гардуулсан юм.